Гайхамшигтай. За ингээд 25 дугаар цогцлуудыг сонгуулж байгаа бүгдчтэй орой мэндийг хүргэе. За манай багийнхан Дундгой Өмнө Говь аймгийг чиглэн замдаа гарсан. За тэгээд өнөөдөр миний хондох очих айл маань бол Өмнө Говийн төв 70 задагдаас бас нэг 30 гаруй км-ийн зайтай Хан хонгор гэж суманд байдаг нэг юм айл байгаа. Говь нутгаар зуншлах сайхан байна. Сая Дундгой аймгаараа бүтэн дайраад өнгөрөхөд бол ерөөсөө бас л хавьд үзэгдээгүй сайхан зам болж ийн гэж нутгийн иргэж гисэн тун сайхан амтаа ер нь ч одоо мал хоёр ч гэсэн одоо хүн малын одоо 100 тоннээсэн сайхан зунл болж ийн доо. Тэгээд одоо бид нар жоохон оройтод явж ийн л та. Одоо бас нэг замаараа баг цаг ажил амжуулаад 70 задгад руу одоо ороод цаашаа гарна. Тэгэхээр баг айлтаа нэлээд нар одоо унсан хойно очиж магадгүй юм шиг болоо явчихлаа. Тэгээд за ямар ч байсан зориул очин доо. Тэгээд тэндээ очиод ямар айлд хонох нь уу? За тэгээд юу болох нь уу гэдгийг үзэгч та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаад хүлээн авч үзээрэй. Эцэг хүлээж байгаа юм шиг байна. Аль хүн энэ л маш юм шиг байна да. За хэдүүлээ ийш очиж уулзнаа. За сайн байна уу та? За сайн явж байна. Сайн сууж байна уу? Оо сайн. Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна уу? За 38 дээрээс хүлээгээ байж гэнэ гэсэн тэгээд яг энэ дээр хүлээгээ байж гэнэ үү те. За манай өнөөдөр очих хонох айл чи хин гэж хүнийх вүлээ? Оо Баавга гэж айл байна. Баавга гэж айл те. За одоо эндээс хэр зайтай? Өндөөс одоо 2 км. Баавга та өөрөө юм уу? Оо би өөрхөө эрт тосно гэд. За Баавга гэдэг ахтар очих юм байна гэж бодоцсон. Өөрөө ирсэн байгаа юм биш үү? За манайх одоо тэгээд өнөөдөр наашаага танахыг зориод ирсэн. Хоёулаа өнөөдөр жоохон би наашаа нөгөө юу гараад жоохон оройтчлоо. Бид нар бас замаараа жоохон амжуулах юмуд гараад. Тэгээ оройдоо очиж хэдүүлээ сайхан ярилцаж хөрөлцөөд амраа өглөө усаад бас нэг нутаг ус уулахад тийм ээ. Уяамар ярих юм хоёул чи их байгаа шүү дээ. Окей. За тэгээ очиж сайхан тухтаа. Хоны даваа байх. За ямар ч өнөөдрийнхөө эзэнтэй уулзсан ш. Яг үнэ. Хортой хүмүүс хурнаарч. Одоо ийш гайг ойрхон ч юм байна. Одоо 2 км. Окей. За тэгвэл дагаа хөдлөх. Тэгээ. За. Нохоо зүгээр байхаа. Нохоо зүгээр. За. За томоо цагаан нохоо харчаа даагаад. Энэ зүгээр. За орцоо. За. За сайн байна уу та? Сайн байна. За. Сайхан зусч байна уу? Оо сайхан зусч байна. За сайн явцгааж байна. За орчоо. Баг өөрөө хайчих. Хамт оръё. Сайн байна уу? Сайн байна уу? За сайхан зусч байна уу? Гутлаа тайлчих уу? Зүгээрээ ороо. Зүгээр үү? За. сайн сууж байна уу? Өнөөдөр чих бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр. Бороо хуртай, бурхан багшийн дүүчийн өдөр. 109 сарын шинэ 15 тийм ээ. Сайхан өдөр ирж шүү. Тэглээ. Энд чи заваас ерөөсөө ойрхон юм биш үү? Тэг ойрхон. Тэг эн чи юунд орд юм уу? 70 задагтаа орд юм уу? Өөр суманд харилаа. Энэ хаа хонгорсон. Хаа хонгортой. Хаа хонгортой. Өгөөмөр бай гэдэг. За хэдгээр баг гэж бас байх уу? Тэг. Өгөөмөр ч одоо энэ 3 дахь нь. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монжус чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч технологиор түүчилж өв соёлоороо ялгарна. Дээдэш. Ивент тэтгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjus чавганы цай амны цангааг төгс тайлна. Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна уу? Сайхан би амгалан сүрэг таргана уу та? Оо сайн байна. За. Морь хурдан сайхан тогтож байна уу? Оо сайхан. За сайн явж байна уу? Сайн явж байна. За сайхан. Зусч байна уу та? Сайхан Сайхан зусч байна. зусч байна. За сайн явж байна. Сайн явж байна. Та сайн сууж байна уу? Оо сайн сууж байна. За ажил бол өндөр. Өндөр сайхан байна. За удаан хүлээв. Сайхан байна. Зам үлзээтэй сайхан байна. Наашаагач тоол чороогүй борооныхаа ардаас сайхан дагаад. За хингэнэ. Шинэд нь их хоёр. Их хоёр. Ихэр хоёр. Ихэр хоёр. Их хоёр. Их хоёр уу? Би их хоёр. Их хоёр юм уу те? За одоо хэдвэр ангуу? 6 дугаар. Бас 6 юу те? Тэг чи арай биерхүү юм аа? Ихэр энэ хоёр. Тэ? Ихэр гэхэд
Чи ихэнх колонд гөвчтэй юм шүү. Ха? Яагаад босоо зогсдод хоёр. Харидад хоёрыг хажууд нь зогсдоо. Тэгэхээр энэ хамаг хоолыг гөвчтэй нөхөр шүү дээ ерөөсөө. Ордорноор. За, нэг ангид явж байгаа юм тэгээд. Ааха, ямар хөрх юм. За, морин одоо судаж гин үү? Жоо 3 жил. Яа, мундаг. Чи бас сакс волейбол тоглох уу? Тоглоно дуртай. За, одоо энэ жил ямар насанд морин унах гэж байна? Одоо наатам төглөө шүү дээ. Эхнээс санана. Бүхнээс унах уу? Бүхнээс унахгүй. Бараг их маар л унж байгаа. За, аль насны морь унахад ер нь хамгийн сайхан байдгүй. Бүхнээс нь л морь сайхан бах тий. Аа. Чиний одоо унж уралдчихсан морьдуудаас уралдаануудад ер нь сайхан магнаалж исэн, айргажсэн морьдууд бий юу? Бага юу тий. За. Тэгээ морь унахад одоо аав ээж одоо хамгийн чухал загтаг зүйл нь юу? Болгоомжтой бараг. Гол нь л тэр шүү дээ. Гол нь аюулгүй байдлаа сайн хангаж болгоомжтой оруулах хэрэгтэй. Гэтэ хаанаа амаа суллаж, хаанаа татаж, хаанаа яах вэ гэдэг бас эрдэм байгаа л ах л та тий. Манай хүүхдүүд нууцаа хэлэхгүй. Өөр хүүхдүүд мэдчихнэ. Морой сайн унаарай. За. Мундаг байна. Мориндоо юм сайхан хайртай морой ундаг хүүхдүүд гэдэг чи одоо жинхэнэ Монгол ирчүүд сайхан байна те. Одоо ер нь нөгөө нэг хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж уралдуулах гэх тэгээд хаврын уралдааны чинь бас нэг урагш ноошн болгоод уралдуулахгүй айл янз бүрийн болоодсэн тэр нэгэ чимээ анир юу болж байна. Одоо ер нь гэдэг юу ч юм. 5 сарын 1-ээс хойш. За гэдэг нэг хууль гарч чад. Аха. Хүүхдийн байгууллага энэ юу нэгний. Тэгээд 13 9 наснаас дээш хүүхдүүд унах хэрэгтэй. Наа гэсэн тийм хууль гарцсан. Тэр хуулийнхаа дагуу одоо хуулийнхаа дагуу 5 сарын 1-нд нөгөө даатгалаа хийлгэж аваад. Аа. Тэгээд хамгаалтын хувьс бүх юм аа. Тэг аюулгүй ханган тий. За манай өнөөдрийн одоо хонох ирсэн айлын маань өрхийн тэргүүн баавга аймгийн алдарт байж тий та. Тий. За ахыг нэрээ танилцуулаарай. За би бас аймгийн алдарт байж нэг галын яаш. За Болдорнөх гэж. Болд Номдын болдорнөх гэж хаа. өрнөх. Болд өрнөх. Уяач тэр нь яадаг юм бэ? Ингээд хідэн одоо уяач нийлээд нэг гал болоод одоо ингээд бэлтгэл юундаа гард юм бэ? Манай галч бол нэг одоо нэг 10-аад найз нөхдүүд л байд. Тэгээд бэтгэрийн хувьд бол одоо бараг одоо нэг настай мэдээ орсон дээрээс хойш цуг яваа хэрэг. Оо ямар гоё. Одоо манай хүүхэд байхасаа цуг явсан дээрээс хойш найз Чацоо гэдэг. Тийм. Энэ амьдралд цуг явлаа, марны ертөнцид бас цуг явлаа тэгээд. Тийм байна. Цуг дуусах. Яста нөгөө нэг дөрөв харшуулга явна гэдэг шиг л тий. Ямар гоё. Манай баав юу ч н одоо манай Оо за. Өмнө аймгийн Сайхан зурч юм уу та? Монгол анхны алдарт байж юм баггүй. Оо тийм үү. Тий. Тэгээд тэр хүнээр бараг багшлуулаад бид бас модны замд орсон. Өвөө нүү? За. Монгол улсын хамгийн анхны алдарт гоёч гэхээр ер нь энэ алдарт гэдэг цолыг хэдэн хоноос өгөөд яаж шалгуур боцол тавиад тал доо. Өмнө говь талтай. Хаангур сумынхаа. Тийм ээ. 90-д оноос л хойш өгсөн шүү дээ. Тийм бах тий. Тэгээ батлан хамгаалах туссан нэг юм өгдөг байсан. За. Оо за. За. Баярлалаа гэж. За дараа нь сайхан хууч хөрнө. Би энэ ч ах нартай нэг жоохон хууч хөрөдгөө. Тэгээ хаан онгор төрж өссөн. Харацрыг урдгээд За. донд байгуулад. За. Тэгээд Шар. хацрыг урд. За. Манай хойд чинь шархтрыг гэдэг. Зүг. Тэгээ хацрын хурд гэж бас дөрөв хүйсэн байсан газар шүү дээ. Угаасаа юу? Тэгээ хацрын эцэмэрд их хурдан гэж. Одоо шанхай хурд гэдэг шиг хацрын хурд гэж бас хонгор нутгийнхаа хэмжээнд бол хацрын хурд нь. Өмнөгийн хэмжээнд хацрын эцэг хурд гэж бас Алдартай. Тэгээд тэр бахарах хэмжээ хаан онгор шарацрыг урд гэж Монгол улсын алдарт байж 3 байдیں۔ За. Тэр нь хамгийн анхны үе ач алдарт үе чинь бол Монгол улсын алдарт үе Зэндийн шоудэр гэж юм байсан. Тэгээ Монгол улсын алдарт үе чи бодын дэст үеж манай өвөө. Тэгээ 3 дахь Монгол улсын алдарт үе чинь Ванчгийн Нарамбат мандал. Ийм 3 сайхан үе чи Монгол улсын алдарт тий. Тэгээ нэг сум нэг өв багт өгөөмөр баг гэж. Бүр. Тийм яаж ч байхгүй бас дээрээсээ уламжлалтай бас тий. Морины талаар бол бас эрдэм мэдлэгийг өвд дээцээс өвлөж авсан хүмүүс биш үү? За сайхан зурч байна. Сайн зурч байна. Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Сайн сууж ирв та. Сайн сууж. За. Уяас ойлгох сайхан уу? Сайхан болно. Морь хурдан сайхан уу? Сайхан.
Та бүгд ажил өндөр байна. Өндөр сайхан маань. Ахын алдар юм бэл. Дэлгэр согт. Оо за. Ангасны. Бас нэг галаа. Аймгийн алдарт байна. Оо, гурван аймгийн алдарт. Тий. Оо, ямар гоё юм бэ. Одоо ингэ сайхан дүүндрэн дагаад вараатаа тэгэл. Аа. Араа албан зохицуулсгаа тэгэл байж Аа. Тогтмол соёлогтой л одоо байж байхгүй. Галгатай үсэж ялтай. гал салгаж бол. Тийм байна. Тэгвэл одоо үл хавар юундаа ингэж байж байгаа. Тэгэл гинтгэн дөхөөд ирэхээр ингэдэг юм гэж бол одоо байхгүй болсон юм биш үү? Байхгүй. Түрүүг үед бидний багад бол тэгдэг л байсан. Одоо наадам 6 сар гарч ил мөрдөө мөрдөг тэгээд Ногоогоор амардаг тэгээд ногоор бэлчээч. За тэр үеэс соёлого эхэлдэг байсан биш үү? тэгээд өвөөг нь аавыг нь ахнаран дагаад модны хүүхд байх тэгээд явдаг байсан. Аа. Одоо бол тийм байхгүй. Тэгээд өдөр болго өлгөйтэй хөгжих болсон. Тийм байна. За энэ нөгөө нэг айхтар морины чинь нөгөө өндөр юу муу одоо удам сударт нь юу тавиад эрлиз морд урлаа барилаа. Монгол мордоо ингэж тэгэж гэл нэг хэсэг талд гараад идэг байсан шүү те. Тэр асуудал одоо ер нь давгүй юу? Эрлизээр хамаагүй болсноо. Одоо ер нь жоохон намжаад байд. Яг энэ одоо бас хүлийн зөвшөөрөөд. Ааха. Тэгээд нөгөө хэмжилт гэдгээр сэрвэний өндөр. сэрвэний өндөр гэдгээр хэмжээдэг. Хэмжээнд ордог морь одоо хумсартай ордог тэрэлийг сонгомолд оролддог болчихсон. Аа. Тэгээ яг нөгөө сонгол нас гэдэг нь байгаа учраас Тийм байна. хэмжээнд орохгүй яг сонгомолд Оролдуулаад хэмжээнд ордог юм бол одоо эрлиз Монгол гэхгүй эрлиз ч байсан хамаагүй хэмжээнд орж идэг. оржлогоос оролдуулаад оролдуулдаг тийм юу шилжээд одоо хөлөө зөвшөөрөд одоо энэ хаа газрын наадам хаврын уралдаанууд бол айтайхан л болдог болчихсон шүү дээ. ааха. Хүмүүс тэгээд хэл ам татлаад байх нь багасаад хэл амтай морин ингээд миний бид нэг далайлагаас өвдүүлээд арайд өгдөг бас гайгүй болчихсон. Гайг болсон. Одоо ч бас нэг юм учиртай болж байгаа. Ахаас энэ нутгүй. Энэ нутг. За ерөөсөө унаа. Шир хацраа тий. Ааха. Олон жил ууж гин үү та? Би ч то тэр үе л яачин дорноо ирнэ. Цагаан усан тэгээд эдний өвөө тастарч танаран мандал шоптер гэсэн усуутай ламтад жоо дагаж мөр үйж байсан. Одоо тэгээд шинэ цаг уяад ингээд дүүндрэн дагаад байж л байна. Би алдарт уяач давх хугаанд очиос юмсан. Тэгэл яг нэг дүнжин гар уралдааныг уган сэргээ хиймсэн. Дотроо уг нэг цагаан сарын ард хаврын уралдааныг хаглаад уган сайхан уралдаан болдог байсан юмсан. Тэр чи одоо бас нэг хүүхдүүд хөлийн цагт тэр одоо цаг ураас арай зөөлрөг байгаа шүү дээ чинь. Тэр үед чинь бас одоо ингээ ослол гэмтэл их гардаг юм аа. Ийм учраас одоо болохгүй гэж одоо нэг ийм дурам журам гарсан юм шиг байна те. Ер нь тэгээд ерөнхийдөө бол ийм юм байна. Манай энэ гоё нөхцөлүүд хэрвээ тийм хаврын наадам болдог байх юм бол болохоор. Ааха. Бидний марч одоо ингээд энэ хууль хэмжээний үеэр үеийн соёлгон орохлоор яг болдгоо үед очдөг байхгүй юу? Ааха. Мөр идэлж болдог нэг өснө нэг хөөрдөг тийм илгэн цаг. Ааха. Яг нэг ногоо идэж ихэж үүдэг газар гарны орж үүдэг. Тэгээд яг нэг хууль тавьсан хэмжээнд болох мөр үе харахгүй. Тийм байна. 5 сарын 1-нд нөгөө одоо ингээд бүсийн нүдийн нөгөө хаврын уралдаанууд тавигдаад ирэхлээр бяцхан мөр урах боломжгүй болчихдог. Бяцхан болох арай ихтэй юм аа говийн хэмжээнд бол. Гэтэ юм болгон тэгш байх л тэгвэл тэ ер нь бол тэгээд хувийн бодлоор бол Тийм байна. Морин чинь одоо их айхтар тарж одоо ингээл нөгөө нэг юм тусал юм залгадаг л гин ямар бэлтмэл тийжэл өгдөг л гин гээд одоо энэ асуудлууд ер нь яадаг юм бэ? Энэ нь одоо нөгөө нэг допингтэй бүх гэдэг шиг бас нэг юм тарилга марилгатай морь зорийн одоо шинжилж мэддэг юм одоо юм байдаг юм. одоохондоо бол энэ улс молсод тийм юм байхгүй Байхгүй тий. Гэхдээ ерөнхийдөө бол одоо шүү дээ нийгэм цаг үеийн дагаад одоо энэ тэтгэл одоо энэ элиза тууцсан. Цэвэр адгонод болоод зөвшөөрөлөг заавал энэ тэрэг бол шаардлагатай болсон. Ааха. Мал амьлгүүд явуулын мал амьлгүүд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэдхийн нийтэд хэрэглэж байгаа энэ тэрэг бол Монголд алидад орж ирээд ороод ирсэн. хэрэглээд бүгд хэрэгжилсэн. Тэгээд одоо бас ялгаагүй л нэг аймаг аймагчуудаа хэдэд аптек матик. Чи явуулын одоо эрдэнэтгэхэ хардаг хэмжилдэг бүх юм гараад ирсэн. Тийм. Орч одоо нэгснээ шинжлэх ухаан болчиход шүү дээ. Оо тийм. Тэрнийг одоо бичиж өгөө тэрнийг маань бол одоо зайчгүй хийлгээд явж байгаа. Одоо чи мал болгоо өөрсдөө одоо эрүүл мэндийн бичгээр одоо юу гэдэг үлээдэ тий. Гэрчлэгээтэй ч гэдэг үлээ. Тэ одоо үйдгэмэр бол гэрчлэгээтэй тэгээд эрүүл мэндийн баг хооц тавьж шүү дээ. Нөгөө ядрын нөгөө амьд шиг юмтай байдаг гэдэг тий. Тэр энэ настай болсон улсуудыг харцаар бол одоо эдгээр юм дээрээ хийгээд боловч юм гэсэн тийм. Манай тийм ташаа ойлголтыг бол их тавраад ярина шүү дээ тийм ээ. Тийм байна. Тэгэхээр тэр бол тийм буруу зүйл биш юм биш. Юм дээр ч гэсэн одоо аймаар юм ярьдаг шүү дээ тийм ээ. Өөр нэг үндэсний эсрэг болоод байгаа юм шиг. Би бол боддог хүүхдээ одоо харвагаас л Монгол хүүхэд морин дээл дээр. Юусе Монгол төмний ганц бахархал шүү дээ одоо. Төрийнхөө сүлтэнд морой залцдаг. Улс ер нь өшөө байдаг юм. Одоо Улаанбаатарч Баян хонгорч одоо тэгээд энэ Монгол орны 408 дэх орчин байгаа
бүх ард түмэн ариун гурван наадамдаа дуртай. Цагаан сараа тэмдэглэдэг айл гэж байна. Бүгд л тэмдэглэдэг. Бүгд наадамаа үздэг. Тийм учраас энэ наадамнаас гадна энэ морины нэг том ертөнцид морины хүүхдийн бол арай л ташаа заримдаа яригддаг байхгүй юу? Морины удам өгшил гэж нэг юм байна шүү дээ, тий. За одоо ингээд нэг дороосоо ингээд одоо азраг ягаал за энэ одоо энэ чинь юм хурдан удмын одоо өгшилтэй ийм одоо юуны төл юм байгаамаа гэл ингээд одоо энэ тэндээс ингээд нөгөө цуглуулж авдгуу тий. Яг өөрсдөөсөө голцоо яах уу энэ тэндээс бас Одоо сүүлийн үед бол ерөөсө дандаа л гаднаас Сүхбаатараас одоо онгон сайхан болон хордон Сүхбаатар одоо Монгол их хордны үлгий. их хурдны үлгий яах. Аргагүй л одоо Дорн тосыг сайхан урдтай. Тэгээ бидний хувьд бол одоо 2009-10 оноос л Сүхбаатараас одоо сайжруулж задрал авч байгаа сүүлдээ гүүнүүд авчраад тэгээ нэг гүүнүүд нэг охин дааг авчирч байсан чинь буян заяа эргээд сайхангүй болоо тэгээ одоо бас нэгэл бас нэг хүн болгоныг дуурайгаал нэг үржүүлэг. Ааха. Одоо манай галч манайх ч одоо 2 англи одоо гараа батарганд үржүүлэгтэй. Тэр өдөр өмнө их хадуун дээр энэ өмнө тусгай манай жижигэн дээр байж. Оо зүг. Үеийн үед одоо ингээл би одоо хат нэг дааг өгсөн байлаа гэтэл сайн юм өгсөн байвал үеийн үед одоо биднийг дурсаж тэгнэ. За энэний угшил нь ийм юм байгаамаа. Хаа нэг муу юм өгсөн байвал энэ ах надад итгээл дүү надад нэг тийм сайн юм өгсөн энэ сайн байх хэрэгтэй гэдэг үеийн үед тэр аль яадаг бас муу болгоо шүү дээ. Тийм учраас адууны юм бол бас цогцоохгүй болохгүй. Тэгэхээр өгшлийн зөв хэлж. Өгшил үнэн байх хэрэгтэй. Тэгээд Угшил худлаа хэлэх бол цээртэй юм биш цэгэл одоо амьдын арны үйл гэдэг шиг. Тийм байна. Бидний яриагаар бол морины ертөнц бас нэг үндсний том спорт юм байна шүү дээ. Яг үнэ. Энийг ерөөсөө спортлоос нь харах хэрэгтэй. Спортлоос нь харах юм бол тэр одоо морины хүүхдүүдийн тэр их мундаг амжилт гаргасан тийм ээ. Морины хүүхдүүд одоо энэ тэр яаж сайхан амьдарч байгаа. Өнөөдөр Монгол улсын 30-40 одоо мандаа байж бүгд морины хүүхдүүд байсан. Бүгд одоо бараг л одоо даваа хах тэр морин жугаал морин төрөлгөн баас асгаж байсан хүүхдүүд л одоо өндөлгөх төрцгээдсэн 40 олон гэр бүл яг 40 олон үндэсний үйлдвэр дэмжиж аваа гэж шүү дээ. Морины хүүхдтэй шагнал өгөөд байныхаа мөнгөний 20% өгөөд дээрээс нь цалин өгөөд тэтгэмж өгөөд одоо ч тийм болсон үе. Тэгээд зургаж байгаа энэ тийм спорт байхгүй. Хүнд юм өгч зургадаг спорт. Хүнээс бус тийм спорт хүнээс юм авч зургадаг байхгүй. Одоо тэгээ мориныхын нэг л харахад одоо хөдөл орогдол гэрэм барьцсан. 10 хамтаан ч 6 хамтаан ч барьцсан. Ариг цагаан дэлгэц идэ будаагаан тавьчихсан. Бүх спортоос илүү танихгүй бүх хүн тэр айлаар ороо гарахад ариг дэлгэд ухаасах. Яга тавьчихсан байдаг тийм ээ. Тэгэхээр энэ агуу том соёл байхгүй. Та хэд маань одоо энэ нутгийнхаа бас юм сонин содон одоо болж исэн мартагддаггүй домог шиг одоо ийм яриануудаас нэг сайхан хууч хөрөж. Хацраа эцэтэл байсан да тийм ээ. Домог шиг. Жинжаг хөрөө азар гэж энэ. Манай өвгөө 2 хөрөн баг хөрөн гэж 2 хөрөө азар байлаа. За. Сүүлд нь Монгол улс алдар төрөж Сэндэ шоп дээр ухаан азар гэж. Аймагтаа бараг нарын шарах шиг амьд тутсан. 5-6 төрүүлж. 6 төрүүлсэн. Онцгой амт байсан. Англи надад 6 жил дараалан төрүүлнэ гэдэг бол бас. Би онч бас нэг төрүүлд нэг хам үзүүлж байлаа. Тэр хүний хурдан буян гоноод анхчиг үл нэгдлийн 30 жилээр авчиг багт нь 86 онд. Тэр одоо их том одоо. Тэгээд тавьжиг багт нь төрүүлээд хойд нь Тэр үуч одоо аймагтаа төрүүлээд тэрний хойд нь амуу үзүүлээ. Тэгэл морноос хасагч байлаа тэгээд. Нэг удаа гарч хуртын наадмын морь дагаж үтсэн бэ. Өрөвдмөр юм бэл. Үнэхээр ингэ өөр ирэхгүй ингэ. Тэр ингээл ста барианд орж иж байгаа морьтой ч ингэ зэрэгцэж ороод ингэ тэр амьсгаа тэр хамрынх нь бүрээ сарталцаа тэгээд хөлсөн нэвт ингэ урсчихсан тий. Харахаар ёо бүр ингэ өрөвдмөр бүр айл бахарх маач юм шиг. Нэг тийм гоё мэдрэмж байдаг юм биш үү? тэр одоо Монгол хүн болгож цусан байж. Тийм л. Огшоол явчихж байгаа. Өнөөдөр одоо хөдлөлт өдөр хахад соёлын ирэх гэж байхад Улаанбаатар төгжүүлэг болчихдог шүү дээ. Тийм шүү дээ. Ихэнх нь мэдэхгүй сууд байгаа шүү дээ. Цусанд нь юм ба яваад байгаа байхгүй. Цусанд нь нөгөө адуу дэргээд Монгол цусанд нь адуу дэргэж явдаг гэж адуу дэргэж явдаг учраас тэр хөдлөлт одогдсон чинь хойш үридий цус гэж очихгүй байгаа шүү дээ. Морь үзэх гэж. Морь үзэх гэж хаалж баясах гэж очиж байгаа. Морьны газар химээр сэргээх гэж. Тий. Монгол айл болгон химээрийн нацчихтай шүү дээ. Яг үнэ. Тэрнээс ч морь л байдаг шүү дээ. Тэрнээс ч морь л байгаа шүү дээ. Монгол улсын сүлдэнд морь л байгаа шүү дээ.
За тэгээд ах нартай хууч хөрөхөд сайхан байна. Одоо бас удахгүй баяр наадам болох гэж байна. Нутгийнхаа зон олонд тийм ээ холбооныхоо одоо бусад уяачид, унаачид одоо наадамчин түмэндээ бас нэг сайхан мэдчилгээ хүргээрэй. За ингээд манай одоо Өмнөв аймгийн олон Монгол орныхоо одоо 408 зөвхөн орчин суугаа энэ малчин түмэндээ тийм. Энэ спорт сайхан зунтай газуулгаж идээ цагаан элдвэг байж сайхан наадцгааж морин хордон байж тэгээд малчин түмний маань атом зүрхт нардын наадам төрүүлэх хурдан бүлэг босоо төрөх өстгөө гэсэн сайхан ярилцлаа. Яа. За орой. Ерөөл бат сайхан шиг. Нэвтрүүлгийн ивент итгэгч технологиор түүчилж, өв соёлоороо ялгарна. Дээдэш. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монжус, чавганы цай, амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент итгэгч өглөө сүйтэй, орой тарагтай Movios. Ивент итгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjus, чавганы цай, амны цангааг төгс тайлна. За хоол гарсан байна. Дүүн усны хоолн дээр гарын бэлэг гардуулж өгнө. За манай бодшим гээд нэг юм брэнд байгаа. Jerky гээд энэ одоо өхөр сарлагын хатаасан мах. За өхрийн хатаасан мах, гадууны хатаасан мах гэдэг нь одоо нэгсэндээ борцуул нарай биш. Гэхдээ нөгөө аян даваад явхад одоо үл гоё тэтгэн тэ. За шим сайтай. Тэгээд амт бол за өөртөө амсаад үзсэн. Яг нь эндээс За тэг бид сонирхоо заавар шиг нас. За энэ гоё шүү. Jerky. Одоо ч бид нар хөдөө гадаа одоо ингээд гараад явах учраас нэг муудахгүй тэ. Нэг аяны ая даачих амт шимттэй за нэг айл даваад орсон ч гэсэн нэг сайхан ятаасан. Тэ одоо нүнжигтэй гэдэг шиг ийм сайхан бүтээгдэхүүн гарсан байгаа шүү. За тэгээд мах гарсан болохоор манай багрыг одоо мэдчихэж байгаа дээ. Багрыг мэдхгүй Монгол хүн гэж байх үү те. Монгол орныхоо хөрс шорон тарж ургуулсан үндэсний үйлдвэрлэгч. Тэ багроо гэдэг чи одоо ингээл одоо наадмаар ч тэгээд бид нар ч нөгөө бүхэл хоол их хийдэн тийм ээ. Тэгэхээр чи энэ ийм сайхан одоо нөгөө органик ногоогоор сайн одоо хольж идэх юм бол шингэц сайтай эрүүл мэндэд итгэх юм. За баграа одоо манайхаа махан дээр бас гаргаад за эдэрээ нэвтрүүлгийн маань ивент итгэж байгаа шүү. Зодлоод яа. За мах огтлоо. За мах үрцэн. Оо за. За нутгаа. За ярьж суусаа. Баграа хойлоод идэн дээ. Одоо баграа хойлоод идэн шүү дээ. Энэ зуншлаг нэрээ бүр үнэхээр онцгой. Баграа жоохон бэр орох юм шиг юм шүү. Да пукка сая яг шиг боллоо доо. Сонтог зайг маань олон жил Монгол шүү дээ манай энд. Манай цагуугч бас тэгээд хүн шүү дээ бас гоё юм тийм ээ. Чадвартай. Мөр уяад байхад Хатуу үдээ яа. манай гоёхан чинь аргагүй л хөдөлмөш нэг зүтгэж стал нэг хөлгүүч гисэн болохгүй үзүүгүй гисэн зүтгэж явна гэдэг шиг марчаад бол зүтгэж үйж манайхан ч юм одоо гол сууж үзээгүй шүү дээ. Юусоо. Тийм үү? Дамнаг гүн өрмөө орсон. Одоо гадаад дээр Одоо би одоо хойшоо хангаа мангаар ороход малчтай амьдрал эрсдэл зөвөрч шүү дээ биднэрийнхээс. Ягаад гэвэл нүүдэл багт. Нэг голынхаа хөөн дээр гарч буугаад зумжчдаг буцаж голруугаар өгүүлчихдэг. Манайхан ч бол одоо бараг 1000 км нүүд тэнэж яваад ирэхэд ирээд нөгөө мөнгөтэй усаа ууш шүү дээ. Олон километр сууж. Тэгнь. Гүний усаа. Тэгээ нөгөө усыг гаргахын тулд бүх юм мөнгө. Тэгнь. Өнөө малчтай амьдрал хүнд шүү дээ. Одоо энэ чинь тэгэл нөгөө дэйхэн үед бол ховоод бол одоо ховоод хөтгөр нь байна уу? ширгээд ус. Жиргээд ус. Одоо энэ Одоо дандаа л гүний цагуурын нөхцөлөөс болоод тэгээ уул уурхай их юугаар нөлөөлөлт. гүн усыг хатаж авч байгаа. гүнээс Тийм байна. Манайх уул уурхай нөлөөлөлт бол ерөөсөө өтөж юу сүрч байгаа улс шүү дээ. Өнөөдөр ард түмэн өнөөдөр Монголын ард түмнийг тэгжээж байгаа сая өмнө юм шиг яригддаг. Өмнө ард түмэн Монголын ард түмэн биш юм шиг хаягдчих жоох гэж бас. Малчт нь бол өмнө ард түмэн малчин түмэн болохоор хүний нэг эмзэрж явдаг юм байт. Малчин айлын хүүхэд нөртөө төрдөг. Малчт нь энэ нийгэмд бүх юма зүтгэгдсэн нас 80 хүртлээр зүтгэгдсэн юм өртөө хүүхдэг. Өмнө баян нэг нь яг Ясаминдрын уул усных нэзэд өнөөдөр үлгцсэн байхгүй. 1000 км нүүж чадахгүй.
Үнс норм дотор үлдэж байгаа шүү дээ. Хэцүү шүү те. Өнөөдөр одоо энэ уурхай юу бол зүгээр норм үлдэж байгаа байхгүй. Хэдэн мянган метр квадрат талбай. Нөгөө олон хэдэн үеэрээ таргийн 5 малч байсан. Байгаль чи ингээд өгчлөө явчихдаг шүү дээ. Тэг. Нэг өдөр өсдөг, нэг өдөр зододод өгсөн ч гэсэн тэрүүгээрээ байгалийнхаа буйнд нэг бүхэл бүтэн айл амьдрал үеийн үедээ 50 60 жил, 5 600 жил ч болгоо л явдаг. Тэрнийг болохыг байлгацсан. Тэгээ яг энэ болохоор одоо нэг гоё юм гараад ирсэн шүү дээ манайх ч нэг засгийн газрын тогтоолтод бол эсэргүүцч гарах байхгүй. Боо ингэ шийдсэн байл. Бууцын ухчид байхад дуурах их байхгүй. Засгийн газрын тогтоолт гэдэг чинь зүгээр нэг цаа зээлд. Тэгээд яг хэлбүүдэж байгаа ард түмнийг малчидтай хөрхий. Одоо энэ зогцын замын энэ зам дагсан болон цогцын сум бол тэр чигтэй. Манлаа энэ хаангур намгаа хөрөмний зам дагж байгаа замаар оршиж байгаа айлууд бол Энийг бол бас нэг эргэж харах хэвэл асуудлууд л нэг юм байна. хамгийн том эргэж харах асуудал байхгүй. Энэ ард түмэн нөгөө араас нь гарсан юм өрөөс нь гарсан юм гэдэг шиг. Өнөөдөр тийм шүү дээ. тэр Монгол Орны эдийн засгийг бүтээхэд энэ ард түмэн хэлбэдэж явах хэрэгтэй юм. Бүртгүүлэх тийм ээ. Тийм шүү дээ. Заахлмөр Хэр үсэн юм дээр. Хээгүн дээр эдээ хэлсэн танихгүй бол одоо өөрөө Эдгээр дээр хөрийг сүлэн дарахгүй гэж аа. Манай хэдээр Бид нар ч одоо өөх тэмхэнд хотод харингүй, өнгөтэй хүнстгэл харингүй, үнтэй мөн дөртөг харингүй гэдэг. Дараагийн аваад гэдэг. яг үнэ шүү дээ. Монгол нэг тийм юм байж тээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. Төхөөрөмжөнд ч н асуудал гараа юу? Хэрэглэгчдийн хүсэлтээр 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжийг шинжлэх аян ихэлснийг сонссон уу? Өөр тохирсон төлбөрийн нөхцлөөр дэвшилтэд 3.0 шин төхөөрөмжтэй болно шүү дээ. Миний ажил дууслаа. Би явлаа. Дэвшилтэд 3.0 төхөөрөмж. Таны хэрэглээнд төгс зохицох олон давуу талуудтай. Шинэ төхөөрөмжөө олон төрлийн төлбөрийн нөхцлүүдээ сонгон хамгийн хямдаар аваарай. Альж нөхцлөөр авсан 180 мянган төгрөг хүртэлх буцаан олголттой. Дидиш. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. За ахнар маань сайхан хууч хөрөөл гарлаа да. Өглөө нүгээрээ байна үстэй манай. Өглөө байна. Бүгдээрээ байна тий. Морь ер нь одоо ойрхон тогтч байна. Ойрхон. Өнөөдөр харин жоохон бороо орчлоо өглөө ойрхон байхгүй. Би оройт ч ирсэн учраас өнөөдөр одоо үзэгчтэй бас энэ сайхан уяан дээр одоо хурдан морь одоо харуулж баясхыг гэж бодсон. Маргааш өглөө харуулъя та. Тий. Одоо өглөө сайхан ирдэг. Өглөө ер нь хэдгээл ажил эхэлж байна. Өглөө тэгэл 4-5 гэл эхэлнэ. Уяан эхэлж байгаа шүү тий. Нартаа уралдаад эхэлнэ. Манай говьч одоо тэгэл эртэл эхлэхгүй бол өдөр их халана. Өглөө сэрүүндэл ажил амжилж байгаа. Урд одоо өнөөдөр бороо орсон юм чи маргааш гайг байгаа. Маргааш гайгүй. Маргааш гайг. За баавгахын хувьд бол одоо та яг энэ нутгийн уугуул. Би нутгийн уугуул. Энд төрж өссөн. Тэгсэн. За энэ хаангор. Манай өвч одоо Монгол улсын алдарт байж бодон дэс төрж юм байсан. Аав чинь бас энэ нутгийн хүмүүс үү? Тий, манай ээж энэ нутгийн. Эцэгхээс хэдүүлээ та. Би эцэгээс 3 хүү. Оо за. Миний аав Бата гэж юм байгаас. Тэгээ хан богдын. Манай ээж болохоор энэ хаангор. Тийм байна. Нутгийн. Тийм байна. Тэгээд одоо нөгөө хоёр нь бол одоо таны ах эгчтүү. 3 хүүтэй. Тэгээд хамгийн том нь
Хоёр аж ахуй хэрэгэлтэй. Оо за. Би дундхан. Тий. Энэ нутаг орондоо ус байна уу? Нутаг оронд байна уу? Нутаг орондоо байна. Нутаг орондоо байна тий. Дүү болохоор төрөө алба байшдаг гэдэг. Одоо манайх чи гэтэл энэ аймагаас 40 км-т байгаа газар байна. За. Тий. Хаангөр өвөмөр бариад Шартек гэдэг газар. Одоо бидний нэгдсэн байгаа газар уу? Тий. Шартек гэдэг газар Шартек байна гэдэг. тий. Өгөөмөр баг. Өвөмөр. Түрүүний хоёр ихэр унаач хүү чинь танаа хүү юу? Тий. Манай мөрийг байна. За. 3 жил онч. Одоо энэ жилээр өвдөж илнэ. Танаа яг төрсөн хүү Биш. биш үү тий? Тий. Зөв. Та хэдэн хүүтэй? Би 2 үдээ. За, том болцсон. Том болцсон. Сургууль соёл зовцсон байна уу? Одоо сургууль соёлонд төгсөөд ажил хийж байна. Нэг нь уур хай шиг эрэмгийн компанид механик инженер хийж. За. Багх одоо оюутлагад ажилтай. Оо за. Энэ нөгөө баг нь 25 таа болцсон. Оо за. Одоо өөр том болцсон залууч. За, дүүн нэг одоо ивент төчгийн гарын бэлгийг өгье доо. Манай нэвтрүүлгийн ивент төчгээр 5 нүдэн брэнд та ер нь мэдэх үү? Сонсчихсан байлгүй тий. 5 нүдэн брэнд маань их олон жил хамтран ажиллаж байгаа. Та тонётой. Тэгээд дүүн бас одоо сайхан энэ уяач айл одоо энэ чинь баяр наадамд өгч байна. За энэ сайхан үед нэг уяаны зэлэн дээр очиж хонж нэг хэмээрээ сэргээл та гэж бодоод. Тэгээд нааш явах замдаа танах руу ирж байгаа маань энэ юм байгаа юм л да. За тэгээд энэ манай 5 нүдэн брендийн маань одоо анхдугаар богд өндөр гигэн Заана базарын зохиосон соён бүсэг шүү дээ тийм ээ. За тэгээд энэ соён бүсгний одоо анх зохиогдсон тэр тэг ёсоор нь одоо хийгдсэн, бүтээгдсэн энэ алтан соён байгааг соёнбын одоо бүтээсэн тэр одоо орон нутаг нь бол одоо самрын орон шүү дээ одоо манай төхний хийд гэдэг газар маань тэгээд энэ доотлын энэ одоо суур бадамлынхаа цэцгийн сэртэнгүүд нь юм самрын ясны ич юм шиг. Ардуур нь дэвсгэр нь тэр чигээрээ 5 нүдэн хий. Бид нар чи одоо энэ сар нар гал гэж ойлгоод байдаг шүү дээ. Энэ бол гал биш юм байгаа шүү дээ. Яг үндсэндээ бол энэ надаа буюу одоо энэ дээд сүнсэн биеийг одоо бэлэгдэж байдаг юм зүйл багхгүй. Тэгээд одоо бэлэгдлийн дээд ер нь одоо энэ алдсан соён бүсгний доторх өөрийнх нь одоо энэ агуу их том философи бэлэгдэл байгаа шүү дээ. Энэ бол одоо хүн төрлөختний түүхэнд байгаа бэлэгдэлт ийм одоо дүрснээ ер нь хамгийн дээд хэлбэрийг соён бууртаа агуулж байдаг. Энэний бэлэгдлийг утгыг давсан ийм дүрс хэлбэр ийм тэмдэглэгээ ер нь дэлхий дээр үгүйгч. Тэгээд одоо энэ соёнбийгоо би одоо айлдаа өгөхдөө их сайхан тийм одоо бэлэгдэмбэрэлтэй байдаг юм аа. Тэгээд одоо баавгахтаа бас. За энэ нутгийнхаа соёнбийг гарт болон өргөө. Ямар өөдөө сайхан байх болтугай. За ирэл хураа. За энэ бас сайхан аягны одоо дээж байгаа. Манай 5 нүдэн ч одоо тэгээд аяг, цаг, соён, хутаг янз бүрийн сайхан зүйлсүүдийг хийдэг. Гадныханд одоо хүмүүс бас их авч бэлгэлдэг болсон байна. За хүмүүстэй ер нь бас их бэлгэсэлтэнд их явдаг болсон байна. Тэгээд одоо 5 нүдэнгийн маань 8 дахилтай аягны одоо цуглуулга. Тэгээд одоо үргэлж сайхан дээшээ харсан сав дүүрэн бэлхэн дүүрэн байх болтугай гэдэг. За ер нь шаацныхаа дээжийг бас гард болгож байгаа юм шүү. Би тэгэхэд ер нь хаагуура яаж амарцгаач вэ? Одоо ингээл энэ гэртээ. Эндээ. Уу сайхан ширээгээ холдуулж байгаа л зулчих тий. Бөөндөө. Тэгээд өглөө эртхэн босоод сайхан өглөө хоёлаа нарны эртэд нөгөө оройгоос өглөө гэж тий. Нарны эртэд сайхан адуу малаа харсан шиг байгаль хангаатайгаа танилцсан шиг сайхан яриа өрнүүлээ. Тэгвэл өнөөдөртөө сайхан амарцгаач уу. За тэгье. За тэгье. За сайхан амарцгаа. За. Монголын их хамрамгалан дүүх хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгчсэн их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. 5 нүдэн. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монжус чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэрээстэй цагаагаараа захиална гэдэг шиг л байна да. Айхтар халуун шатахгүй мөртлөөсөө сайхан уртаа талбай бороо ороод
Хөрс сайхан чиглээд одоо энэ оройн тогтуу ямар гоё байна. Гадаа ингээл бэлэгт сайхан шөнийн 15-ны сарыг хараад сууж байна да. Өнөөдөр чи бэлэгтэй сайхан өдөр хурдан морины зэлэн дээр ирж байна шүү. За тэгээд маргааш одоо айлтайгаа сайхан шууд дэлгэрэнгүй танилцсан. Өнөөдөр одоо бас оройтч ирсэн ч гэсэн биднийг ирнэ гэдээ бас сайхан хүлээгээд бэлдээд байжсэн байна шүү дээ. За гадаа үнэхээр сайхан байна. Орж сүргэнэ. Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээстэй шинхэн номын сайн байна уу? Ногоон авцсан дэлгсэн улаас хайлаа сайн байна уу? За өглөөний мэндэ. Өглөөний мэнд сайхан амарсан. За сайхан амарлаа. Сайхан амарвуу. Оо сайхан амарлаа. За баавах яасан. Адуундаа явсан. Адуундаа явцсан. Оо за. Тэгнэ. Эд чи өглөө ирч явд юм байна. Адууг холоос авчрах уу гайгүй? Гайгүй бас зарим нь жоохон хол явчтэй. За. За ястаа нэг ямар сайхан унтаач тэр. Бороо ороод бас их гоё эцтэй. Янз. Өглөө босоод ирсэн зүгээр хамар мамар. Халуун гамбар. Саатаста. Та одоо энэ чи тэгээд өглөө адуунд явчихгууд ганцаараа үлдчихв үү? Тий, ганцаараа тэгэл. За игээл. Тэр хооронд хоёлоо тэгвэл энүүгээр жоохоо хууч хөрнөө. За. За манай гисэж алдар хэм блэ? Ундрах цэцэг. Ундрах цэцэг гэж. Энэ нутгийнхаа та. Энэ нутгийнх яг унгаа. Яг унгаа. Хаангар сумын Хэрмийн дэнжид төрсөн. Оо за. Тэгээд ерөөс эндээ 10 жил мөлөө төгссөн үү? Тэгсэн. Энэ ч одоо сумын төвч бүгдээр 12 жилтэй 10 жилтэй шүү дээ. Одоо бидний төгсөх үед чинь 8 жилтэй байсан. Тэгээд одоо 2000 оноос хойш юмдээ 12. Тий 12 бол явсан баг. Манай бас нөгөө соёл урлагийн сургууль гэдэг. За. Соёлын сургуультай. Оо тийм үү. Тий тэгээ эндээс ер нь бараг л театрын дуучид бүжигчид бүгд эндээс төрөн гардаг шүү дээ. За. Соёлын сургууль нь яг өөр бүх сумд момдоос хүүхдүүд ирээд дотор байранд байгаа сурч тийм үү те. Оо за ямар мундгийг. Тийм үү. Та тэгээд эндээ сургуулаа төгсөөд аймаг хот хүрээ мөрөө гэж явж сурв уу? Явсан. Бид нэр ч бас их түүхтэй шүү дээ. 8 дахь ингээд төгсөөд туйлаа хөдөө гараад. Нэг анги юм бүү? Нэг үе байхгүй юу? Нэг үе юм. Би болохоор хонгорынх баагуулах 70 задгадих байхгүй юу? За. Йоо хоёлаа 8 төгсөөд хөдөө гараад өвөө эмээ дээрээ. За. Баагагийн өвөө эмээ нь хөдөө адуучин. За. Манай өвөө эмээ бас хөдөө малчин. Тэгээ хоёлаа ямар ч байсан хөдөө гарцсан байж байгаа л ер нь багаас нэг мэднэ шүү дээ. Эртнээл мэдчих жоох те. Тэгээд тэр ч одоо 96 он том хүүхэд маань гарсан юм. За. Тэгээ хөдөө 2000 он хүртэл хөдөө байсан байхгүй юу? За. Тэгээ төв дээр баг хүүхэд маань бас хөдөө гарсан. Тэгээд төвд оронгуудаа хоёлаа дээд сургуульд яваад хоёлаа. Би ч нөгөө цэргийг сургуулийн. Оо тийм. Бодох бүртгэлийн ангиг төгссөн. Бааваа хаан төгссөн. Бааваа нөгөө үйлдвэр урлалын дээд сургууль гэдгийг. За тийм нөгөө инженерийн ангиг төгссөн. Гандигийн нэрмжт. Тий. Үйлдвэр урлалын дээд сургууль гэдэг байгаа шүү дээ. Тэгэл аймгийн төвийн айл болол. Тэгээд нэг жоохон төвд орохлоор мал залаа жоохон мартнаа. Ер нь хөдөө бол хамгийн сайхан амьдрал гэдэг. Тайв амгалан. Бүх юм гоё юм чи хөдөө хийд. Тэрийг одоо яг энд амьдарч ижил мэдрэх баг. Би чи 2000 онд дээд сургуульд ороод 2005 онд төгсөж ирсэн. Төгсөөл тэгэл аймаг дээр ирээл ажиллаа хийгээл хуйлаа. За. Яг үндсэн герман бол аймгийн төвчээр. Үндсэн герман аймгийн төвдөр. Оо за. Эшигээ бол адуу мал нэ тэрэмэрэ гэж ер нь бас тэгвэл ингээд 90 орчим байгаад нь шүү дээ бас тий. За илүү тэрийг энийг тгийгээл ингээд ээлжлээл ингээд явчихдаг юм байна шүү дээ. Чол яваад идэв. Бид ч одоо нөгөө морь мал гэчээр бас зүгээр одоо
Амиа тавиад яваад өгнө үз. Мөн тэгэл яах. Өглөөрт бараг л 6 цагт гэлгээгээ орлоод босоод явна. Тэгээд одоо ард нөгөө хамаг үүргийг биел хүлээж өгөх. Тэгээд шүү дээ. Арын бүх юмыг зохицуулахгүй бол болохгүй шүү дээ. Өвдөн дулаахан гэртээ халуун хоолтой байлгахыг л боддгийг. Бүхэл нарийн нандин имийг адуундаа л авч гэж шүү дээ. Харин яа тийч өөрсөндөө авахгүй нарийн нандин юм бол авдаг гэдэг юм шүү дээ. Гэтэ яг моргдчих чи их өөрөө хямрлаг юм тийм. За дүүндэг өглөөний цаан дээр гоё бэлэг өгнө. Тэ. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Movios гэдэг брэнд одоо эрүүл хүнс хүний Монгол хүний эрүүл биед одоо анхаарал тавьдаг юм сайхан хамт олон байгаа. За энэ цэнэглэгч гээл одоо энэ жигнэмэг байгаа. За энэ бол одоо маш сайхан эрүүл овёсоор хийсэн. Энэ их гоё шүү гэж та одоо ингээд тараг суу харж байгаа шүү дээ одоо. Тэ тараг суу гараад ирнэ. Энэ эрүүл зутан багхгүй юу? Жимстэй зутан. Энийг сайхан сүү хийгээд эсвэл тараг хийгээд ингээ өглөөний цаан дээр хэрэглэчихэд ялангуяа хүүхдүүдэд бол маш гоё тохиромжтой. Ийм эрүүл бүтээгдэхүүн маань. За энэ Movios-ийн одоо өглөөний зөв хооллолтын одоо бас юм гоё бүтээгдэхүүн байна. За тэгэл энэ Movios-ны жигнэмэг байна. Энэ бас гоё. Энэ чанцаатай бантан гурвалжин будааны. Энэ минь бол одоо ер нь тэгээд бид энэ идж байгаа ууж байгаа юм аа. Ер нь жоохон бодож авахгүй бол тийм ээ. Одоо бас хаанаас нь мэддэхгүй янз бүрийн одоо химийн орц найрлагатай янз бүрийн одоо бүтээгдэхүүнүүд их орж ирж байна. Хүүхдүүд тэрэнд бас шунан дурлаж тийм ингэж байгаа нь бол бас одоо буруу зүйл юм байгаа шүү гэ. Тэгээд одоо Movios брендийн хамт олон маань эрүүл зөв хооллолтыг амьдралдаа одоо хөвшүүлээрэ гээд Woodland-ийн хамт олон маань одоо гардуул өгж байгаа шүү гэж. За баярлалаа. За бас болоогүй. Манай Trust Trade-ийн хамт олон маань энд ингээ танилцуулга нь байгаа заяа та бас танилцаарай. Trust-ийн хамт олон маань бас өөрсдийнхөө гарын бэлгийг өгж явуулсан. Энэ дээр одоо ингээл үүх, түүх, зорилго одоо бүтээгдэхүүнүүд, үйлдвэрүүд ямар бид чи одоо бас тэгэл хаанаас юу авч идэх вэ? Ямархуу газрын бүтээгдэхүүн ямар байт юм бол гэдэг Trust-ийн хамт олон маань юм сайхан танилцуулга тагаа. За тэгээд одоо өөрсдийн бас ингээд бүтээгдэхүүнийхаа дээжүүдийг өгч явуулсан байгаа шүү заа өгч байна. Маш олон гоё. Энэ би бол одоо энд нь бол бүр нуус баг. Энэ гахаа маханд. За ингээд өглөөний цайн дээр бас аялал биш тийшээ салхи сайварнд гарах те. Ингээд явхад бол одоо ихтгэл баах эрхэм чанар Trust-ийн хамт олон маань гарын бэлгээ өгч явуулсан байгаа. За баярлалаа. За хамаа надундаа явцсан. Том хүү танаа өчтөр байна гэсэн үү? Хоёр хүүтэй хоёр хүн хоёулаа энэ ч байна гэсэн үү байхгүй гэсэн үү? Хоёр хүүтэй хоёр хүн нэг нь сая амралтаа аваад ирсэн. За. Тэгээ уурхад ажилтээ. Тэгээд амралтаа аваад ирсэн. За. Манай ууч уурхаа гэж одоо энэ оюутлогоо юу? Гэхдээ энэ 5-7 юунд. 5-7 дуу. Гişиг арив. За. Тэгээд том гэр бүл зохиоцсон. Гүү. Амжиг байгаа юу? Манай хоёр өвөө юм арай болоог байгаа. Болоог байгаа. Энд чи одоо тэгээд баг 20-30 км-ээс энэ төр өглөө хатундаа явах нь баг энэ үхэнд тийм зүйл байдаг. Одоо яг үнэглэхэд цаг сайхан болохоор одоо мал бас нэг хоол явах. Айхтар хоол явахгүй наа. Цаг хэцүү үед бол бас тэгэл яваал энэ. Хэцүү шүү дээ. Ер нь бол жоохон 3 жил жоохон хэцүү л байсан. Бороо хур ихтэй. Тайвайлаа. Сайхан байлаа. Ах хөрхий бас өчтөр бэлэгдэ. Энэ жил манай нарт хурдлах хаа энэ хэрэг сайхан биш шүү. Бэлэг шиг. Нэвтрүүлгийн ивент итгэгч технологиор түүчилж өв соёлоороо ялгарна. Дээдэш. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент итгэгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Ивент итгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. За нэг жоохон ус буцлагаад өглөөнийхөө цайнд эрүүл цутгаас нэг идчихнэ. Муталсан ус 150 г хийгээл тэр хооронд нарийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Дидишийнхаа төхөөрөмжийг айлдаа сольж эднийх маань нэлээ хуучны төхөөрөмж аргиж шүү. Ахайг бас адуунд яваад ирэх хооронд нь бас энд төхөөрөмжөө солиод тавьчих. За гарын авлага нь байж байна. За энэ маань ийм жижиг болцсон шин хуучны нэг хардаа харьцуулаад хуучнтай баг талд нь байгаа маш. Тийм шүү дээ.
За удирдлага. Хуучин удирдлагыг ишээ тавина. За зинчээр нэвчдээ юм аяар залгаж байна уу? За анлог юм байна. За шинэ залхуурыг гаргачихъя. Тэжээлийг гаргачихъя. Энэ хэрэг болох юм биш. Энэ ч нүрэн аккумулятораас залгадаг болохоор. Аваа. За энэ бас муутсан ч юу. Хөрх юм байна. Тий. Бас удаа хэргэлсэн байна. Ясаатай л да. Яалтчих байхгүй. Ja, maar wist je wat ik denk? China. Ik moet in het geraakt zetten. За хоёр алдарттайгаа өглөө одоо ах маань адуундаа явж ирээд адуугаа хашаад хүүтэйгээ нийлж мордоо бариад уйцсан. Одоо эндээс нь сайхан ингээд мордуудаа яриад нэг танилцуулаад алдраа яг нэг дуурсгаад явах гурлаа. За тэгээ. За энэ мөр. За энэ алзан мөр нодно хаан хонгорын 100 жил таваар төгсөн мөр. Оо за. Энэ манай галын ахлах Түшин баяр ахын. Ааха. Энэ Монгол улсын тодмоллоо гэсэн намдгийн үрлийг өгсөн адуу байна. Оо тийм үү. Манай аймгийн болгоомжмын хүнштэй хөрлөг намдгийн үрлийг тий. Мөр нөд уржнын Баянтлаа наадамд 100 жилд 4-өөр тагсан мөр байна. Оо за. Бас Түшин баяр ахын мөр. Оо за. Сайхан зүстэй. Энэ Сүхбаатар аймгийн Түмэн цогтой сумын Монгол улсын тодмоллоо сайр зүргийн төмөр өчрий унгаа доо. Гал бодрох дүү. Ааха. За. Миний төрсөх бас үгүй. Атуу байна. Хойст талбан дэд тэргүүн өдөр хангаа унгаа доо. За. Даагт насандал заахан давхиж байсан. Одоо соёл азар байна. За энэ хар үрээ хязаал үрээ байна. За. Энэ Дорнод аймгийн Сэргэлэн сум хаяад буурал төөгийг л амдахгүй дээ. Төөгийг унгаа доо. Бас сайхан. Тэгээ нөтөн 100 жилээр 37 дүүрээс 37 тагсан. Тэгээ энэ хоёр адилхан нэг айлын унгаа доо. За. Сумын хаяад мөнхчлөө төөгийг унгаа доо байна. Хоёр дааг. Энэ манай төрсөнд Асланбаатарын дааг байна. Энэ манай өөрийн унгаа доо. За. Энэ миний алдарт төл. Ааха. Төлийн төлөөс гарсан. Уралдаж ирсэн үү? Үгүй энэ жил одоо л сагдж байна тий. Тий. Өвөл хавар жаахан дижээж оруулж байгаа тавьсан. Ааха. За тийшээ сууцгаахад үлдүүлээ.
За ястаны хаашаага хараа станыг бэлчээсэн сайхан тал дээр л адууга барайл ингээл амьдрал юм байна да. Тийм ээ. Тэгээд яах вэ тэгээд. Сайхан байна. Дөрөв зүгтээ морины ажил хийн. Гал нь одоо морины ажил хийх гэж нэг газрыг сонгоод ингээд тэр манай тэргүүн бид нар галаараа нийлээд манай тэргүүн тэр төвшин баяр ах. Аваагийн төвшин баяр. Манай бид нарт одоо энэ одоо ингээд газар мазар энэ хотогоо шийдэж өгөөд энэ тхийг нэг төвлөрсөн тийм морины хэд харуулж шруулах гэж. Тэр яг сүрийг тавьцгаая гэж тэгээд одоо энэ жилээс одоо ингээд бид нар жүчээ мөчгөн барьж эхэлнэ. Одоо тэгээд олон хажуу хатууч тугнаад энэ хүндээ ингээл ер нь одоо юм адуутай уяач айлуудаар л дүүрсэн. Тийм жишээлбэл өлзий тороор шиг л. Тийм байна. Тог одоо ирж байгааг нь. Тог ирээд шоунд татчихсан. Тэд станцаа барьчихсан. Оо ийшээ ороод ирсэн байна. Араа хөшлөн араа ирээгүй л байгаа. Аа за. Морины жилэн дээр одоо тийм үг хэлж болдоггүй юм. Морь уяж байгаа уяач хүнд ийм ёс заяыг дагах ёстой байдаг. Одоо согтуу хөлчүү ингэдэггүй. Ийм ярьдаггүй, ийм дэг ёсыг ингэдэг гэдэг одоо бас нэг нутгийн онцлог байна уу? Эсвэл бас юм нэгдсэн тийм дэг ёс байна уу? Ингээд л нэгдсэн юу? Нэгдсэн дэгтэй. Тэгээд одоо тэгэл жанчлаараа морин дээр айл уян дээр нар зов тойрох жишээ дээ. Тэгээд хүний уйж байгаа морин одоо хамаагүй гар хөл өрөх. Энэ цагаан хайлам гэдэг. Уян дээр иж боосон чи ядаж л зөв ирж буугаад нар зов тойроод явчих. Одоо машин дэрэгтэй ирсэн чинь та бүгд бас уяагийг нар зов тойроод явбал бас Монгол юу. Тийм шүү. Бидэнд тач сэтгэл уйг тийм ээ. Нэг нар бор тойроод давхай явчихвал бидэнд ч бас энэ ус яагаад ингэж байгаа юм гэж монголчууд бэлэгдэн тийм сайхан тийм. Одоо ч тэгээд нэг хуучин шиг уурга муурга энэ тэнд газар хайж чинь гайг бах та. Тэгээд одоо ч бас их хотчсон хүмүүс бол бас мэдэхгүй шүү. Мэдэхгүй. Тий. Урган дээгүүр алахгүй. Тий. Ургаагт эдлэн. А энэ худаг уу? Худаг тийм. Тэр бас бороо. Оо за. Оо ингээд оёноос худаг юм байна тий. Баруун бас мал имдэг хэрэгж байгаа. Одоо манай нутгийн дүүн аангорын Адэват явна дээ. Бас морин сэтгэлтэй. Энд одоо нэг нутгийн морины зүтгэлтнүүд төгөлрөх санаатай л ингээд. Мал имдэг одоо 90-гээ зураг Дараа нэг 5 жилийн дараа ирэхэд бол яраасаа олон адуутай айлууд буучсан. Тийм. Таних аргагүй болсон байх юм биш тийм ээ. Цаг сайхан цагийн хамгийн гол нь чи одоо цаг мууддаг учраас ингэ төвлөрч байвал үүсчихээлээ замдаа өрхөн цаг мөнгөд юм байхгүй тэгээд өвөл хавартаа бид бас бөөн байвал бас эдийн засгийн байна үүсчихээлээ одоо энд нэгдсэн журмаар болгочдөг. Яваад морины эмнэлгүүд их байна шүү дээ. Оо бүрөө. Одоо эрдэнэтхэн зураг аваа шинжилгээ хийгээд цусны шинжилгээ аваад өгдөг. Морт тэгээд сайхан эмнэлэг манай одоо тэгээд дуудах хүрээд ирж шүү дээ. Тэг юм байна. Яваад ирээ шинжилгээ. За нэг морины жоохон ингээд дээ шүү. Хэтэл одоо зургийг аваад тэгээд эмчилгээгээ бичиж өгөөд амьдрыг нөгөө явуулдаг. Квет. Нэг мөрөө ачиж аваад эмнэлэг төвтөчдөг болсон болчихлоо шүү За. дээ. Хамаг баг больниц маягийн. Одоо нөгөө гаднаас нь тэр одоо ингээд лазрах мазрах оруулж ирэх мэрэгч юм бол их овоол ажил болдго юм шиг байна. Шинжилгээ өгнө. Тэгээ нөгөө адарган тавьж байгаа гүүнүүдийг бас шинжилгээ авахгүй бол адаргаа өвтгөх шиг. Бас. Гүүнүүдэд хавар болгон шинжилгээ авна. Намар болгон хээл шалгаж байна. Хээл шалгах аппарат чинь өөрөө одоо эхо маягийн юм ч одоо тэгээ явдаг болчихлоо шүү дээ. Тийм бай тээ. За тэгээ өнөөдөр энэ сайхан олон хурдан хөдөлгөөнүүдийнхаа дэргэд энэ сайхан тал нутаг дээр алдар туяас нартайгаа сайхан ярилцаа суух сайхан байна. Одоо тэгээ томоодохгүй болох гэж байгаа улсын нааданда уйсан хүлгэн сайхан хурдтай байж од хямрахтай байх эрүүлэг бас телевиз үзэж байгаа бүх үзэгчдийнхээ хүмүүс өргөн дэвшүүлье. За хоёул нутаг орон газар гадуу малаа бас жоохон танилцуулъя тийм ээ. За одоо эн чинь бол яг энэ Өмнөг аймгийн Хаангар сум Өвгөмөрөгийн нутагт байна. Шартек гэдэг газар. Шартек гэдэг газар. Та ер нь эндээ нутаглаад удаж байна уу? Манайх чинь жүчээгээ одоо 2021 онд байсан. Оо за. Тий. Одоо 4-5 жил болж байна. За. Галаа яглах Хаангар сумын уяаштай холбооны тэргүүн
Аймгийн өмнөг аймгийн шагаа холбооны тэргүүн. Монгол улсын хөлбөмбө дархан мэргэн. Оо за. Завгийн төвшин баярах. Галай. Галаа ахлна. Тий. Тэгээ аймгийн алдарт байж Батагийн Баазаг хүү, аймгийн алдарт байж Батагийн Асланбаатар. Тэгэл энэ нутгийн аймгийн алдарт байж Дэлгэрэнгүй, аймгийн алдарт байж Бата. Тэгэл ийм шаргацны хурд 500 оны бүрэлдэхүүнтэй энэ жүчээгэн барьж. Зөв. Ерөөсөө чи яг холбоогоор юм биш үү? Холбоогоор. Тийм байна. Энэ бол зөвхөн өнөө өвлийн цагт морин дижээж уяа морьтой оруулдаг. 100 болохоор бид нар далангийн нуруунд очдог. Зөв. Одоо эндээс тэгэхээр бас удахгүй далангийн нуруу руу явах уу те? Тэгнь. За ингээл одоо хашаа хороонууд чиг сайхан зэгцтэй цэвэрхэн гоё юм оо. Нэг ажилтаа хүмүүсийн юм нэг юм цаанаасаа нэг анзаарагддаг шүү те. Нэг юмаа нэг хандж байгаа өөдөн татаад хийсэн байдал энэ төр нэг бүтээн байгаа. Цаанаасаа л андш. Улсын наадам руу одоо уралдах болоод ингэхэр чи ер нь хэр эрт очдөг юм бэ? Тэгэл тухайн цагийн байдлаас л болно. Өнөө хаана гоо байна. Багцаагаар бол тэгээд нэг 7 сар мараа ихэхэд очсон байна. Нэг бол тулгаад очиж болно. Эндээ говьдоо ногоотой байх юм бол. Говьдоо ногоотой байвал жоохон тулгаад. Энэ морь ер нь ингээд машин дээр ачаад явах мох одоо ямар нэгэн тийм сөрөг нөлөө мөлөө байх уу? Ер нь гайгүй. Гайгүй юу? Гайгүй. За хэн блэ? Бат Саруул. Бат Саруул. За ажил өндөр үү? Амарч хичээл. Амарцсан уу? Амралт авчихсан юм уу? Тэгс. Оо за. Яа тийм ч уул уурхад ажилладаг гэсэн шүү дээ. Тий, гişээр байна. Уул уурхад ажилладаг дулааны цагт тэгээд амраачдаг юм уу? Үгүй ээ, амралтаараа ирсэн байгаа. 14 хүрээвтэй. Нэг оростоор шүү дээ. Оростоор тийм шүү дээ. Би ч болохоор нөгөө хөрхи ээлжийн амралт юм болоод байгаа. Хөөгүй. 14 оноо. Тийм байна. За ажил нь гайгүй. Гайгүй. За ажил ихтэй л байна уу? Их л байна. Тэгээ амаараар аавдан туслаа. Одоо наадамд өгсөн. Хийх ажил ихтэй байгаа. Багасаа хурдмаар унсан уу? Унс. Аавасаа одоо уяа чи эрдмийг хэр өвлж байна. Тэгээ сурах гайл явж л өвлж байгаа. Мөр уяах ус дуртай. За баярлалаа. Манай баавгаахын том банд аав дээр амралтаараа ярьсан тусалж байгаа гэдэг. За энэ бол 82 оны машин байна. Үйлдвэрлэсэн юм байна. Монголд 83 онд орж ирсэн машин. Төвтер 40 хэдэн жил болцсон. 40 хэдэн жил болцсон. Энэ ч бас мангасыг болцсон. Мангасыг амтна л та тий. Энэ одоо эдэн уuna гэж бас төлнө үү? Эдэн. Идэх хаа. Одоо асахад ерөөсөө асуудал байхгүй. Асуудалгүй. Сэлбэг мэлбэг нь одоо ер нь яадаг юм бэ? Энэ ч хоол явах юм биш инкүүч байх нь гайгүй шүү дээ ерөөсөө. Тийм үү? Тий. Бас хэрвээ зүгээр ямар нэг юм болохоо боллоо гэвэл одоо усч байгаа. Олдно. Олдох уу? Одоо байна. Их холдоо одоо хаа хөрхөө? Холдоо би нөднөр чинь баян үнжил орж мөр байсан да. Төв аймгийн баян үнжил. Борцол ч гэсэн. Ор бүгэн ерөөсөө эндээ ингэж одоо ингэж чирээ үлдэхэд байлаа юм шүү дээ. Энд чинь бол зүгээр асуудалгүй амьдрал явчих. Тэгээ 103 хаалганы ичгэн сэрүүхэн жишээ шүү дээ. Гурван талаас ордог юм шүү дээ, тий. Өвөл хавар намрын цагтаа хөдлөхгүй байх юм бол эндээ хөөрхөн ингээд амбар маягийн юм болоод юм хумаа агуулчих нь. Чулуул та. Чулуу. Орсон юмнууд бол тий. Нэг ийм бүхэгтэй машин дээр хэдэн адуу ачаа явчтэй. Одоо манай энэ машин чинь 16 л ордог. 16 адуу тий. Энэ ч доолоо ордог юм шүү дээ. Оруулах гэж овоо юм болсон. Сүүлдээ сурчт юм болов? Сурчин. Тий. Одоо зүсрээ дараагаа. Унаар угаа. Тий. Гарч байгаа юм шиг л зүгээр. Гар авчихгүй хол газар одоо онч. Одоо чи хөлөөр нь орно гэж байхгүй. Одоо чи морь өгж яасан цаг шүү. Машин зугаал явчих. Тий. Машин зугаал. Хүүхэд байх юм бол ингээд аймаг зам руу өдөр чи хөдлөл ордог. Өрөөс одоо эмнэлэгт гэвтэл гэвчээл би жоохон жилээр хөл. Тэгэл энэ дараагаа хэрэглээл улаандаа суугаал ийш тийшээ яваал. Очиж ажиллаа хийчихэл уралдчихвал. Тэгээд машиндаа суугаал. За орох хоёлаа.
Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэлжүүлсэн малыг үйлдвэрт хүлээж авахаас өмнө мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж дотоодын хяналтын лабораторид хим, микробиолог, мал эмнэлгийн магадлан шинжилгээнүүдийг хийж малыг үйлдвэрт нэвтрүүлнэ. Үйлдвэрийн бүх үе шатанд халаал стандартыг хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллах ба шулж ангилсан махны 60% эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлагуудыг хангасан хяам болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд үлдсэн 40%-ийг харилцагч уул уурхай, ресторан, байгууллагуудын захиалгаар нийлүүлдэг. Гарал үүсэл тодорхой халаал стандартаар бэлтгэсэн түүхий дээр хяам болон хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд нь HACCP шаардлага олон улсын хүнсний аюулгүй байдлын ISO 22000-2018 FSSC 22000 стандартуудыг баталгаажуулан хэрэгжүүлдэг. Trust Trade. Төгөөрөмжөнд ч н асуудал гараа юу? Хэрэглэгчдийн хүсэлтээр 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжийг шинжлэх аян эхэлснийг сонссон уу? Өөр тохирсон төлбөрийн нөхцлөөр дэвшилтэд 3.0 шин төхөөрөмжтэй болно шүү дээ. Миний ажил дууслаа. Би явлаа. Дэвшилтэд 3.0 төхөөрөмж. Таны хэрэглээнд төгс зохицох олон давуу талуудтай. Шинэ төхөөрөмжөө олон төрлийн төлбөрийн нөхцлүүдээ сонгон хамгийн хямдаар аваарай. Альж нөхцлөөр авсан 180,000 төгрөг хүртэлх буцаан олголттой. Дидиш. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. За өдрөхөн тийшээ яарна халах мэт. Энэ ер нь гэхдээ энэ аж ахуй ажилд марагдахгүй шүү дээ. Тэгнь. Цаг наргүй шүү дээ. Цаг наргүй. Өглөөдөг л настай оруулж басаал орой. Тэ орой. Малгойч бас их халуунд дулаа болохоор өглөө эртэл ажил амжуул сэрүүндэл мөрийн ажлыг өдрийн их халуунд бол хийхгүй. Яа хүн малгүй зүгээр. Хүн малгүй хэцүү. Назарал явчих байгаа шүү дээ. Тэгээ орой сэрүүн тийм. Яг үнэ. Ам цангаж гин үү? Араа уух уу? Яа. Араа уух уу? Good juice, лон жүрж уух уу? Чавг уух уу? Манай Monjuice-ийн бас энэ удаагийн дугааруудын маань бас ивент чир явж байгаа юм байна. Тэгээд энэ хүүхдүүд дүүнерт энэ ч гоё үзмний шүүс байна. Энэ бол одоо энийг би охиндоо их өгдөг шүү дээ. Энэ нэмэлт сахар байхгүй, хадгалагч бодис байхгүй, органик. Энэ бол одоо эрдэсжүүлсэн ус. Араа бол одоо бүх уснаас маш сайн. Энийг бол ууж явахдаа одоо эрдэс амин гэмээ нөхөн. Энэ ч одоо бүр даралт бууруулна, хотоод дотор цэвэрлэн, хордлого ядаргаа тайлна. Хүчил шүлтлийг тэнцвэржүүлнэ гэдэг. Дотроо одоо маш олон төрлийн нэмэлт гоё эрдэс бодисуудыг агуулчихсан. Энэ бол одоо бас цэвэр жуус, лон журжи. Тэгээд манай Monjuice-ийн хамт олон маань одоо бас гарын бэлгээ гардуул өгөөрэй гэж явуулсан байгаа шүү. Халуунд сайхан сэрүүн газар тавьж жагаад энэ дотроо энэ хөөрхөн хүүхдүүдэд бол энэ хөөрхөн юуны сав, усны сав бас хийцэн байгаа. Би чи өглөө таныг адуунд явсан гоорч бас зүгээр байхгүй байгаа. Энэ үгүй чи юм. За Monjuice-ийнхаа бэлгийг гардуулж. Төхөөрөмж хараа та. Харлаа. Өглөө таны чи адуунд явсан гоор ихчүүтээр энэ хэсэг хууч хөрөөд. Тэр хоорондоо би юм хуучин төхөөрөмж хөрөх юм бас их удаж юм. Тэ олон жил бараг түүхүүлгэр. Тэ. Энэ бол одоо бүр хийгээд хүндэт нөгөө юм залхаар болсон байна. Гэтэ энэ одоо гарч асуудалгүй шүү. Асуудалгүй гарна. Өөр ахад илүү гэрэнтэй тэлтэй бас тавьчихаар юм байна тий. А дүүн тэгээ шинэ төхөөрөмж авчираад суулгацсан. Залгаад холбогдсон. Энэ юугаар нь биш.
аналог өрөнд биш нөгөө HDMI-аар нь холбогдсон байгаа шүү. Тэрүүгээр холбогдсон бол нөгөө дүрслийнхэн чанар гаралт нь илүү сайн болдог байхгүй. За тэгээд удирдлагатай. Манай энэний чинь нэг гоё юм хараа энэ удирдлагын дээр биш үү? За нөгөө нэг кино сан зогсоогоод бичлэгээ ухраагаад үздэг гэх нэг бүх юмнууд байгаа шүү дээ. Тэд нар бүгд хэвээрээ энэ хараа цаг агаар гэсэн зэсээ гоц. Тийм байна. За энэ одоо ингээд цаг агаарын юунуудыг ингээд одоо нэгсэндээ маш урдтай. Одоо зөвхөн мэдээний цаг агаар хүлээгээс суух шүү дээ. Шууд өөрсдөө өсөв. За өнөөдөр чи юу вэ? Яаж байгаа вэ? Аль аймгаа харах уу? Гэт ингээд хараа бүр ингээд одоо Арханга Баян Үлгий гэл ингээд явж байгааз. Хүслийн зэрэгэл хөдөө малчууд ёстой. Оо хамгийн хэрэгтэй юм чинь байгаа хөөхгүй. Тэгээд одоо ингээд Өөрханга өмнө говь гэд ингээд хараад ирчих. За өмнө говьос хараад тэр Баян булган 3 тест 70 задгад мандлага. Одоо энэ хавчин ер нь 70 задгад харах уу? Хан хонгор гэж харах уу? Хан хонгор хаа байна? 3 тест булган энэ хараа хан хонгорын хэсэг нь 70 задгад ойрхон болохоор тийм байна. Тэр зөвхөн 25. 70 задгад гээд одоо ингээ хараа. Та 3 байрал сонгохоос 1 байрал сонголоо гэж. Би 3 байрал сонгож болдго юм ба шүү дээ. За ингээд одоо өнөөдөр хэд хараа 23. Тэ өнөөдөр 23 градус байна. Агаарын чигшил 60% тай, 7 м/с-ийн салхитай. Баг зэрэг бороо орж магадгүй юм ба шүү дээ хараа. Тэгээ 5 хоногийн урьдчилсан гэдэг ингээд юунуудаа гардаг юм. 14 бороотой байна. 14 бороотой, 15 бороогүй байна. 16 бүр үүл багсаа. За 16-аас халах юм дээ. Тэгэх нь. Тэ. Өнөөдөр 13-ны өдөр бол 23 та баг зэргийн бороо орж магадгүй. Өдөртөө юм ба шүү дээ тэр нь. Шөндөө 12 градус байх юм байна. Гэх мэтчлээ ингээ байршлаа нэмээд сонгож болдог. Байршил хасч болдог. Энэ бол одоо бас энэ малчтад айгүй хэрэгтэй. Тийм байна. Ийм цэс нэмэгдсэн байхгүй. Цагаагаар хүлээхгүй шууд. Ерөөсөө шууд гарахтаа. За одоо шүүлээ хэдээс яах вүлээ их вүлээ гэдэг наривчлалтаа гараад ирж байгаа болохоор тий. Бүгдийг наривчлаа. Ингээ гараад ирдэг болц. За ийм төхөөрөмжтэй нь бас дэдэшээ хамт олонныхоо өгж явуулсан төхөөрөмжийг суурилсан байгаа шүү. дэдэшээ хамт олон маш их баярлалаа. Дэдэштэй маш баярлалаа. Баярлалаа. Трасти маань бүтээгдэхүүн бас ивент тэтгэр орж байгаа. Ноо за. Би энэ хүүхдүүдэд сайхан шаам гахаа өгөөрэй гэдэг ихчд. Өглөө өгөөд. Тэний там хэр хатуу байна. Оноо жагаад гойсонгээс гоё. Өөрөө ихтэй жилийн дөрөв үлээл хүч үлээл. Тэгэндээ олон хүний дэмжлэг тусаар бүтдэг. Ажил шилдэг гэж. Хамгийн ардл одоо хүүхдүүд ар гэрийн авчууд эхнэр хүүхдүүдэд чи их юм нуглаа шин. Тэгэлгүй. Та ч одоо тэгэл морио дагаал гараа явна. Морио дагаал явна. Арайг авгаа эхнэрэл авч. Ястаа бүгдийг зохицуулна тийм ээ. Боллож хувсалж. Арын ажлыг даана гэдэг чинь амаргүй юм байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүдэд өгч байгаа. Тэр жаахан хүүхдүүдэд өгч байгаа их эцгүүд. Тэ. Энэ олон тэр тунгаараа л хөдөлж ижил яг тэгж байгаа. ажил үт. Трастын бүтээгдэхүүний дээж амс. За. Би бол энэ гахаа маханд нь бол нуус тарс. Рамжи. За тэгээд дүүн одоо явах зам хол учраас нэг сайхан их баяж юу хийгээд байгаа юм та? Борцтой лавшаа хийгээд байгаа юм. Яа. За ястаа нэг тансгалхан да. Борцтой лавшаа хийж жаваад тэгээд дүүн мордно. Дараагийн зам бас хол. Нэг ходог таарад бас нэгэд үтсэн чи дотороо ингээ юу гэж л. Мотор. Тэгээ мотор ингээ доошоо заацсан. Тэгээ мотор. Ингээ юу гэж байгаа юм чи. Ардад вилк гэж байгаа юм чи. Тэгээд үе энэ чи мотортой ардаа ирдэм биш үү те. Мотортой гоёрэл өөхөө залж мотороо асаагаад усаа аваад буцаад мотортойгоо яваад өгдөг. Одоо ч ховоо татна гэж байхгүй. Харин ховоо татна гэж байна. Тийм болсон. Үе ээж одоо юу вэ гэж залгуур явж штэ гэдэг. Бидний хүүхэд багчл байнга ховоо татдаг байл штэ. Хэвээ сугныхаа болчрахаг завчлал татдаг гэж штэ. Эмээ өдөр очиж хамаарна. Олон тэмээ услна гэдэг бол ямаргүй үз. Амаргүй. Нөө ч Монгол улсаар төвөөч Ахмад дайч. Багийн дараа олон жил насаараа хийсэн бас. Энэ юу бол нутаг орондоо нэр хүндтэй хийсэн бүтээсэн зүйлэгтэй их мундаг хүмүүс юм байна шүү тийм ээ. Насаараа нутгалдаг. Тэгээ нөгөө өмөр багийн дараа хийдэг байсан. Тэгэл өвөөгийнхөө газар нутаг. Та бол жинхэнэ өвөөгийн хүмүүжлэр өссөн хүмүүс. Тэгсэн. Өнөө бол тэгэл хосоор татахгүй явж байна да. Тэр их боёнш. Харж л байгаа л. Яста хосоор татахгүй явж байна гэдэг чинь сайхан да. Бас ер нь залуу насны ажил шүү. Ахмад ояач тулаад ирэхээр яг нөгөө эрдмэн
эндээ орчихсон хүмүүс чинь дагаж явах нь бага. Ер нь л зөөр ажих, шинжих, зөвлөх. Тэр новын засдаг. Түүнээс чинь залуу нас шиг байг дагаад ингээ яваад байна гэж тоо. Бэлэхгүй л гэн. За тэгээ говийн бэлэвшаа. Бостой лавшаа. Янзын биз. А тийм үү? Тэмээний борцоо тий? Тэмээний борц. Тэгээд айрыг хоормог нь энийг л хэрэглэнэ. Энд чинь эм байгаа. Энэ эм. Тэ. Дөрөв манай хэтэл нэг бүтэн тэмээ борцлоо. Бүтэн тэмээ борцлоо. Борцлоо. Тэгэл тэр чинь 100 хүрэл. 100 хүрэл. Өвлжингээ чинь. Цун дуусаал тэгээ намар өвлий ичээ дахиж борцлоо. Ааха. За борцтой л авшаа. За сайхан хоолж аваад. Дүүн марны эрт дээр хөдлөө. За сайхан хооллоо. За сайхан хооллоо. За, ирсэн гээ чинь буцаж орсон мөр арилт гэхшээр сайхан хур дагуулж ирэл нар дагуулаад буртлаа да. Явах цаг болсон байна дөгийнх нь. Тэгээд ямар ч гэсэн нэвтрүүлгийн мань урилгыг хүлээж аваад гэртээ сайхан зочлуулаад за тэгээд сайхан хууч хөөрж хоноолсон явдал туйлын их баярлалаа. Та бүхний ажил амьдрал одоо бүх зүйл там дардан сайхан тэгшүү болтугай гэж өсөн ерөө. Ах юм нь одоо уйсан морь болгоно нь манлайлж унсан хүүхд болгоно нь одоо төрүүлж байх. Ийм сайхан ерөөлийг одоо бүх үзэгчдийнхээ өмнөөс өргөн дэвшүүлье. Тэгээд дүүн одоо мордё доо. За тэгээд та бүгдийг говь дээр цойж ич манайд хансан явдал их баярлаа. ТV25 хамт олонд нь ажлын өндөрлөө амжилт хүсье. За маш их баярлалаа. За явъя да. За сайн сууж байгаарай. За тэгээд сайхан наадаарай. За баярлалаа гэж минь борцтой шил тасархаа байсан шүү. За дүүд амжилт хүсье. За ажлаа сайн хийгээрэй. Аав ээжтэй сайн тус болоорой. За баярлалаа. За сайн сууж байгаарай. За баярлалаа.